За өнөөдрийн рилээр ямар сэдвээр үзэхийг би өчигдөр санал асуулга авсан байгаа. Тэрүүгээр болохоор англи хэлний дөрмийн алдаа, нийтлэг дөрмийн алдаануудыг харцгаая гэж ихэнх нь санал өгсөн байсан. Тэгээ өнөөдөр энэхүү рилээ оруулж байна. Жохоо оройтчлоо. За өнөөдөр юу үзэх вэ гэхээр word order буюу өгүүлбэрийн бүтэц үзэх байгаа. За би тэгээд монгол хэл болон англи хэлний өгүүлбэрийн бүтцийг хооронд нь харьцуулаад хэлэх болно. За монголчууд бид нар өгүүлбэрийг бичихтэй мөн ярихдаа өгүүлбэрийн үйл эзэн тусгатгун тэгээд үйл үг гэж явдаг тийм. Харин англи хэл болохоор SVO буюу subject, verb, object гэсэн өгүүлбэрийн бүтцээр явдаг. Тэгэхээр ихэнхдээ ер нь сурагч нар маань гаргадаг алдаа болохоор яг монгол хэлний өгүүлбэрийн бүтцээрээ ярьж чад байдаг. Тэгэхээр яаж тэр нийтлэг гаргадаг алдаагаа одоо багасгах вэ гэхээр англи хэлний дөрмийн өгүүлбэрийн бүтцийн дөрмийг дагнаа л гэсэн. За би сургуульд явдаг гэж хэлэх юм бол монголоор бид нар бол I, school, go гэж хэлдэг. За харин англи хэлэнд яг зөвөр хэлэх юм бол I go to school гэж хэлэх юм. Тэгэхээр заавал үйл эзэн, үйл үг, object буюу тусгатгун гэсэн дүрмтэй байх нэ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.